Чи хэрвээ шинэ карьертай болъё, шинэ харилцаа тогтоо, элбэг хангалуун амьдрий, эрүүл чи сайхан бие галбиртай болъё гэж бодоход л бидний тархи шууд Андре гэж хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд хэр их хугацаа зарцуулахыг тооцож эхэлдэг. Нэг үзүүр нь одоогийн чамааг илтгэж яадаг бол нөгөө үзүүр нь ирээдүйн чамааг илтгэж тавьж агаад энэ хоёрын хоорондох зайг тооцож 3 хэмжээст ертөнцөд цаг хугацаа гэдэг ойлголтыг үүсгэдэг. Тэр тэнд байгаа зүйлд хүрэхийн тулд би хичээнгүйлэн ажиллах ёстой, золиос гаргаж мөнгө цуглуулж, магадгүй хуурч мэхэлж өрсөлдөж тэмцэлдэж, бүр болохгүй бол хулгай хийх, эсвэл маш их хичээж давхар ажиллах олох ёстой гэж тооцоож эхэлдэг. Эсвэл мөнгө зээлдэг ч юм уу те. Эцэстээ л ямар ч байсан тэнд хүрэхийн тулд биднээс цаг, хугацаа, энерги шаардна гэж тархи тооцоолдог. Хүссэндээ хүрэх үед үүнээс үүсэх сэтгэл хөдлөл нь тухайн зүйлгүй байх үеийн тэр хоосон дутуу мэдрэмжийг баг багаар өөрчилдөг гэсэн. Энэ бол 3 хэмжээстийн шагнал урамшуулал. Гэвч зарим хүмүүс насан туршдаа яг юу хүсэж байгаа ч тодорхой мэдэхгүйгээр дутуу мэдрэмжтэй амьдарч ямар нэг зүйлийн төлөө хичээж тэмүүлээд идэг. Тэд эд баялаг иржээж л элбэг дэлбэг мэдэрнэ гэж боддог. Заавал гоё харилцаанд ээжээж л хайрыг мэдэрнэ гэдэг. Итгэрч байж л амьдралдаа талархах гэдэг. Эд шид тохиолдож байж л гайхаж биширч итгэх гэдэг. Амжилт ирэхээр сая хүч чадлыг мэдрэх гэдэг. Заавал гадаад орчноос ямар нэгэн зүйл ирж байж тэр дотруу мэдрэмжийг нөхөн гэж итгэдэг. Үүнийг бид шалтгаан үр дүнгийн сэтгэхүүгээр амьдарч яана гэж нэрлэдэг. Тэгэхээр материаллык амьдралаа өөрчлөхийн тулд бид яах ёстой вэ гэхээр шургуу ажиллана, хичээн, удирдах хянана гэх мэт итгэл үнэмшил бидэнд суусан байна. Үүнийг хийхийн тулд бид үргэлж ийш тийш завгүй гүйж ямар нэг юм хийж бүтээж сайхан мэдрэмж авахыг хичээдэг. Бид ч үүндээ мэрэгчсэн байд. Тэгэхээр миний хувьд хүмүүст өөр харах өнцгийг өгч орчин нөхцлөө амьдралаа хэрхэн шинээр бүтээхийг заахыг хүсдэг. Бидний заадаг арга нь өөрийн ирээдүйн хүсэж байгаа амьдралаа тов тодорхой хараад ирээдүйн амьдрал нь материалын ертөнцид биелэхээс өмнө түүнийг биен дээрээ мэдрэхийг зааж өгдөг. Энэ бол байгалийн хууль, үе түмэн програмчлалын эсрэг зогсож байгаа зүйл гэдгийг би онцолж хэлэх ёстой. Учир нь програмчлал заавал гадны нөлөөгөөр дотоод өөрчлөлтийг үүсгэх гэдэг. Им нь хүртэл тийм нөлөөтэй шүү дээ. Им ууж байж өвчин идэгнэ гэх мэтээр дандаа гадаад хүчин зүйлсэд дулдуудж хүн амьдралаа дотоод нөхцөл байдлаа өөрчлөгдөв. Миний хэлэх гээд байгаа зүйл бол бид бодлын загвараа өөрчлөөд, мэдрэмжүүдээ өөрчлөөд байхад ирээдүйн амьдрал нь материаллыкаар биелэхээс өмнө бид түүнийг яг одоо биен дээрээ мэдэрнэ гэсэн үг. Ингэж хийхийн хамгийн чухал нь ирээдүйн амьдралаа ямар байхыг төрүүлээд мэдэрчихвэл түүнийг хүлээхэ болчихдог. Гадаад нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээхэ болно гэсэн үг. Угаасаа мэдрэгдэж хахад бид нэр яах гэж орчин нөхцөлийг өөрчлөгдөхийг хүлээнэ гэж. Үүний үр дүнд гэмтэл гайхалтай боломж азтай учраас сайхан тохироо бүрдээд амьдралд маань өөрчлөлт гарч ирдэг. Энэ өөрчлөлтийн загвар юм.